Нийтээр тэмдэглэх баярын өдрүүд болон амралтын өдрүүдээр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. За үүнтэй холбоотойгоор өчигдрөөс эхлэн автомашинууд ирэх 1-р сарын 1-ний хүртэл 4 өдөр дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцохоор болсон. За тиймээс замстаг албанаас дараах зохицуултыг хийжээ. Үзэгчдээ тэгэхээр баярын ёслолын үеэр хамгийн их ачаалал авдаг бөмбөрийн гисэр сүмээс бөмбөр хүртлийн нуулц зур дээр яг энэ нуулц зур дээр зүүн эргүүлэхгүйгээр зохицуулт хийж байгаа. За энэ зохицуулт баярын 3 өдрөөр үргэлжлэх тул эргэж олооч та бүхэн бөмбөрийн энэ нуулц зур дээр зүүн эрэхгүй байхыг замын стагийн албанаас анхааруулж байна. За бөмбөрийн уулзар маань хойно гисэр талаас хурж зүүн эргийг хоригдсан байгаа. Тэгэхээр ард иргэд жолооч маань юу яасан байх нь буцаж замаа сонгоод хөдөлгөөнд оролцоорой гэдгийг хэлмээр байна. Баяр амралтын өдрүүдэд зах худалдааны төврөг чиглэсэн хөдөлгөөн эрс ихсдэг учраас гисэр сүмийн уулзуураас бөмбөрлөө зүүн эргэх хөдөлгөөний хязгаарласнаас тухайн замын хөдөлгөөний ачаал буурчээ. За харин бусад зах худалдааны төвүүд бөмбөр шиг хөдөлгөөн хязгаарлаагүй учраас хөдөлгөөний ачаалал харьцангуй их байна гэсэн мэдээлэл өглөө. Өдрийн хувьд ачаал хэрэг. За өнөөдрийн үед бол яг худалдааны төвийг тойрсон ачааллууд нэлээд их байна. Барс, бөмбөр, нарамтол гэсэн хөдөлгөөнүүд бол хөдөлгөөний ачаал ихтэй байна. Тэгэхээр ард иргэд маань хөдөлгөөнд оролцохдоо болж игэл худалдааны төвийг зорж явахдаа машина өөр газар зогсоогоод жоо олхон зогсоодог ч юм уу. Тэгээд явган хөдөлгөөнд оролцоод очиод худалдаа хийгээд гэдгийг хэлмээр байна. Баяр амралтын өдрүүдээр замын стагийн албанаас өндөржүүлсэн бэлэн байдал шилжиж ажиллаж байгаа бөгөөд зах худалдааны төвүүдээр нэмэлтээр зохицуулах цагтаа ажиллаж байгаамаа. За тиймээс эргэж жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо бусадтай хүндэтгэлтэй хандаж зохиомжтой төвчрөл үүсгэхээс сэргийлэн автомашины зориултын газар байрлуулах, за эсвэл зах худалдааны төвөөс сайтай байрлуулж үргэлжлүүлэхийг замын стагийн албанаас зөвлөсөн юм а.